За popular topics in posts гэж юу вэ? За энэ функц бол миний хэрэглэх дуртай функцуудын нэг. За бид энэхүү функцийг ашигласнараа бид нэр одоо Facebook групптэй пост мөн агуулга контентуудаа бол маш гоё зэгцтэй болгож болдог. За тэгээд энэ одоо групп тавигдах постуудынхаа одоо агуулгуудыг зохицуулаад одоо тохируулаад ийм сэдвүүд үүсгэж болно. За яг тэгэл тэр постоо одоо болохоор яг тухайн сэдвүүд аль сэдвүүд хамаарч байна яг тэр сэдвийг ингээд сонгоо оруулаад явчихдаг. За ингэж popular topics-ийн постыг ингээд төвчүүлснээр болохоор группийн гишүүд болохоор одоо янз бүрийн олон бичлэгүүдээс яг өөрийнхөө хэрэгтэй тэр бичлэг постуудыг олох боломж нь илүү хялбарч өгдөг байгаа. За тэгээд энэхүү popular topics-ийг хэрхэн яаж тохируулдгийг, яаж ашиглах вэ гэдгийг мөн дараах видео хичээлээс суралцаарай. За тэгээд энд нэг юм хэлэхэд та бүхэндээ харуулж хэлэхэд нөгөө ерөнхийдөө бол би энэ хичээлүүдэд бол хүүхдүүдэд үндэсний дараагаар ч юм уу эсвэл шүүн ингээд сууж хийдэг байгаа. Гэхдээ нөгөө яг хийж явах ингээд бичлэг хийж явах юмс янз бүрийн бол чимээ ингээд гараад идэг. Тухайлбал хүүхд маань ханиах ч юм уу эсвэл нөгөө шүүн дунд ингээд гаднах одоо ингээд шат мотор явж байгаа тийм ээ. Ингээд чимээ та бүхэн сонсогдож магадгүй шүү. Тэгэхээр нөгөө дахин ингээд бичээд байж чадахгүй болохоор ерөнхийдөө тэрийг нь болоо тийм чимээ орж байгаа. Уучлаарай гэж хэлсэн. За одоо бүгдээрээ ингээд видео хичээлээ үзье. Popular topics яаж идэвхжүүлэх вэ? Тэр section маань яг энэ group дээр маань яг одоо оруулал энэ баруун хэсэг нь бол харагдахгүй байна тийм ээ. Энэ unit сагдаад энэ харагдахгүй байна. Тэгэхээр тэрийг яаж идэвхжүүлэх вэ гэдэг бүгдээрээ хийж үзье. За одоо жишээ болгоод энэ 10 орны бичиж энэ цахим сургалтын дээр нь оруулсан байна. За энэ хэсгийг л яаж одоо энэ group дээрээ бий болох вэ? Гаргаж ирэх вэ гэдгийг бүгдээр одоо хийж тохируулъя. За тэгэхийн тулд яах ёстой вэ гэхээр энэ group-ийнхаа нөгөө тохируулга гэдэг more гэсэн товчон дээр дарангууд гарч ирэх тэснээ edit group settings гэсэн линк дээр дарахаар бидний группийн тохируулга хийх хэсэг маань гарч ирж байгаа. За эндээс бүгдээрээ энэ post topics гэснийг чиглээд save товчийг дарнаа. За бид нэр нөгөө popular topics маань гараад ирж байна тий. Өмнө нь болохоор яг энийг би яг нэг туршаад ярьсан болохоор юм юмуд нь гараад ирчих тийм ээ. За эднэрийг устгачвал за ийм ингээд гараад ирэх юм. За тэгэхээр нөгөө сэдвүүдээ одоо ерөнхий ингээд бүлэг группээ сэдвүүдийг үүсгэх тийм ээ. За сэдвийн гарсаг нь болохоор нийтдээ 40 тэмдэгтэй байдаг. За эхнийх нь болохоор бүгд topics-ийг яаж ашиглах вэ гэсэн юм сэдвтээ энэний хооронд энэ топикийг тохируулах гэл ерний видео хичээл ч юм уу ерөөсөө бүх юмнуудаа энэ сэдвийн доор оруулж болно гэсэн постуудаа. За ихэд нэг пост үзье. За тэгээд ер нь одоо нөгөө энд яаж сэдв үүсгэх вэ тийм үү? Тэхийн тулд бүгдээ энэ баруун дээд болондоо менеж гэсэн линкэн дээр дарангууд яг нөгөө шинэ сэдвүүд үүсгэх энэ хэсэг рүү шилждэг. За тэгээд энэ create topic гэсэн товчон дээр дарангууд ийм нэр өгөх одоо сэдв үүсгэх ийм цав гарч ирэх нэ. За энэ дээр болохоор бүгдээ units group за topics дотор байгаа агуулгыг за ийм гарцтай бичиж дөө.
Энэ нэр нь их. За тэгвэл unit ингэж дөө. Түвшин тэмдэгтээ сэтэрчээр ийм алдаа заадаг шүү заяа. Units хэрэглээ гэдэг юм юмтэй. За хэд нэг топик үзчихье. Зар гэсэн юм. За бүх заруудаа энд бичиж болно тий. Эсвэл за webinar гэхээр онлайн семинарыг webinar гэж нэрлэдэг байгаа. За webinar гэсэн юм. Дэд сэдв үүсгэж яа. За одоо бүгд харъя. За бид нар дэд сэдвүүд мань зинжүүлэгчнээ сэдв үүсгэх боломжтой. Демо сэдвүүд юм хэрвээ устгая гэдэг юм бол энэ дээр дараа мөн дээдлийн нөгөө 3 цагийн дээр дарангуй delete topic гэж энийг дарахгүй тусдаж байгаа гэсэн. За одоо нэгдүгürt нь бүгдээрээ шигээр мэдээлэл бичье. За энэ мэдээллийг оруулж тийм ээ. За одоо энийг бүгдээрээ нөгөө яг ингээд пост оруулсны чинь дараа энэ доотлолт нь болохоор энийг идэвхжүүлсний дараа ийм юу гарч ирдэг. Add post topic аль сэдвүүт нь хамрагдах агуулга вэ гэдэг тийм. За одоо бид нэр болохоор топиктэй холбоотой юм байгаа болохоор topics-ийг яаж хэрэглэх вэ гэсэн сэдв. Эндээс ингээд сонгочихно гэсэн. За тэгээд post гэсэн юм гарчээ. За тэгээд бид нэр энэ одоо энэ тухайн агуулга ингээд харж байхад энэ аль бүлэгт хариалгаж байгаа энэ дээр ингээд гараад харагдаж байна тийм. За бид рейш орж харъя. За энэ орж байна тийм ээ. За энийг бас мөн ахаад өөр юу давхар оруулах боломжтой байдаг шүү. За тэгээ энд topics дотор байгаа энэ агуулга бүгдээрээ одоо видео хичээлийн хэсэг рүү шилжүүлэх unit хэсэг рүү. Тэхийн тулд өмнө л нөгөө хоёр цэгэн дээрээ дараад аль хичээл рүү шилжүүлэх эсвэл шинээр unit үг болгоод оруулах юм уу? Эсвэл энэ PowerPoint хичээлд оруулах юм уу? Facebook group-ийн хичээл. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ Facebook group цахим сургалтанд ашиглах нь гэсэн энэ unit рүү шилжүүлээ гэх юм бол энийг сонгочих нь шүү. За ингээд хашаалах гэсэн юм байна. За бүгд unit руу ороод харъя тийм ээ. За энэ ороод ирсэн байна тийм ээ. Unit ингээ хичээл юм байна. Одоо хичээлэр бол ингээд гоё агуулга нь юм гоё цэцтэй болтгоо гэсэн. За тэгээд энэ хичээлийнхаа эндээс болохоор бид нэр бас нөгөө нэг зар үүсгэх боломжтой шүү дээ. Топик хэрэглэх. За тэхийн тулд яг нөгөө зэн дээрээ тавиал ингээд. За тэгээд энэ unit дотор байгаа энэ хичээлийг одоо мэдээлэл технологийн хэрэглээ гэсэн энэ хичээлийг бүгдээрээ топик руу оруулах гэж үзье. Тэгэхэд болох нь үгүй юу? За тэхийн тулд энэ баруун дараад тэгэхээр энэ пост топик руу оруулах юу байхгүй байгааз тэгэхээр unit руу оруулахаас өмнө болохоор энэ топик гэсэн энэ сэдв энэ топик руугаа шилжүүлээд дараа нь unit руу оруулах нь шүү. За одоо бэлэн ингээд бичсэн. За одоо жишээлбэл энэ топик хийдэгчсэн хичээлийг хаанаас харах вэ гэдэг хэл энэ нөгөө ямар нэг энэ сэдвүүт бол хамаардаг уу гэдэг нь энэ дээр харагдаж байна тийм ээ. За энийг тэгвэл бүгдээрээ оруулъя гэж бодъё. Тэхийн тулд энэ 3 цэгэн дээрээ дараад топик. За энэ дээр сэдвүүд маань гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр энэ хариулах тухай. За одоо бүгдээ зар үсгэж үзье. Өнөөдөр 17 цагт веб нэртэй. За энэ зар. Тэгвэл за энийгээ болохоор хаана харуулагдах вэ гэдэг.
Зүгээр яг ингээд заавал юм яахгүйгээр бас сэдвүүд тамархдахгүйгээр зүгээр пост хийж болно л доо. Зүгээр ингээд пост хийж. Тэгээ энийгээ дараа нь постлныхаа дараагаар нь бол топик ингээд. За эндээс бид нэр сонгоод ингээд зохион байгуулж байна. За энэ бол үнэхээр одоо группийн агуулгыг зохион байгуулалт бол үнэхээр чухал. Тэр тусмаа та одоо цахим сургалт буюу одоо сошиалыг ашиглаж сургалт явуулах гэж байгаа бол агуулга цэцгэлэгтээ энийг ашиглах нь бол маш үр дүнтэй гэдэг шүү гэж та бүхэн хэлвэ. За одоо тэгээд за оюутны сэтгэл бичихтэй мөн л бас адилхан яг энэ яг ямар сэдвийг хүрээд асуух гэж байгаа юм тийм. Тэрийг бол ингээд яг энэ сэдвээ сонгоод ингээд оруулж өгөх ёстой. За тэгээд энэ анхын группийнхаа болохоор за одоо би зар оруулж өгье л да. За одоо тийм гэж тийм ээ. За тэгээд энийгээ болохоор эндээс зар бүрэг оруулах. За тэгээ хэрхэн яаж ингэж оруулахыг гэдгийг видео бичлэг хийгээд та одоо чинь топикс энэ зааварчилгаагаа ингэ бичлэг хийгээд энийгээ нөгөө зарынхаа энэ скролч гэсэн шийдвэрлэж болно тийм ээ. За энэ та бүхэн жишээ болгоод энийг үзүүлье. За миний нөгөө 10-ны сургалт маань болохоор вебээр явагдахаас гадна болохоор бас сошиал буюу фэйсбүүкээр ингээд явагдах боломжтойгоор ингээд зохион байгуулсан байгаа. За одоо тэгэхээр юнит хэсэгт маань болохоор миний нөгөө бүх хичээлүүд маань ингээд орсон. Гэтэ 18 хичээл орсон байгаа. Тэгээ бүх хичээл нь ямар үсэг гэж. Тэгээ мөн яг энийхээ дагуу энэ бас агуулгын гоё зэхстэй байлгахын тулд бас энэ бүх хичээлүүд дээр ингээд гоё сэдвүүд үсгээд энд нь хичээлүүд нь оруулаад өгсөн байгаа. Суралт загч нар маань болохоор юнит рүүгээ ороод харж болно шүү. Эндээсээ хичээлүүдээ бас сонгоод. За 13 дугаар хичээлийн үзье. Ингээд 3 бичлэгтэй байгаа. Тэрийг ингээд оруулаад өгчихсөн байгаа. Тэгээд энд мөн харж байна тий 13 гэсэн хичээлийн топик гэсэн дээр хамаарж байгаа тийм. За та ч гэсэн бас яг өөрөө сошиалаар сургалт явуулах гэж байгаа бол ингээ бүх хичээлээ агуулга ийм гоё зэгцтэй болгож болох боломжтой шүү. Хэрвээ за энэхүү хичээл минь ерөнхийдөө бол ингээ дууссан. Хичээлтэй холбоотой санал хүсэлт, шүүмжлэлээ харамгүй илгээгээрэй. Мессенжер болон тэгээд энэ группийн Тэнд цэгийн ингээ групп байгаа. Эсвэл энэ групп дээрээ санал хүсэлтэй илтгэх хүлээтэй шүү. Тэгээ та бүхний одоо санал шүүмжлэлээ хүлээж аваа сайжруулах юмудаа сайжруулаад засах юмудаа засаад явнаа. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.